1 2 3 сайн байцгаана уу монголчуудаа. Энэ арай мэндийг хүргье. За багш нь Америк нэгдсэн улс Лос Анжелес хотод ирээд байна. Та бүхний маань ажил үйлс сайн уу? Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотоос та бүхэнтэй мэдчилж байна. Одоо өглөөний 6 цаг болж байна. Бас цагийн зөрүү маань сайн гараагүй байгаа учраас ир тусчлаа. За өчигдөр шөнө Лос Анжелест явж ирсэн. Сайн явж ирсэн. Одоо ингээд та бүхэнд Лос Анжелесын нэгэн харааллын зомыг харуулж байна. За 5 сарын багш нь энэ 2 дахь хавьд байрлаж байгаа. За багш нь 5 сарын 16, 17, 18-ны өдрийн өглөөний 5 сарын 16, 17, 18-ны өдрийн баасан Бямб Ням гарагт Сүхбаатарын талбай дээр болох үндсэн номын баяр дээр номынхаа үзэсгэлэнг гарганаа. Энэхүү үзэсгэлэн дээр маань илж та бүхэн хүн төрөлхтний нас товчоо 5 бот номын маань үзэж болно. Дэлхийн нас товчоо сонсох сургаалын маань үзэж болно. За өмнө нь өнгөрсөн жил багш нь зүүн даазаар явж олон сүм хийдээр ороод олон агуйцаж бясалгал хийсэн та бүхэн мэдж байгаа бах. Энэ Камбож улсын Сием Реп хотод багта Баян темплд багта багш нь бас лайв хийжсэн. Энд багш нь өөрийнхөө гүүгэр хэмэх хэмжлэгийн аргыг нэвтрүүлж өнгөрсөн жил олон хүнийг бас өвчин эмгээс салгаж эрүүл энгийн жаргалангаас түгээсэ. За цаашдаа багшийн зорилго бол одоо Улаанбаатар хотод бол Сапоро дээр баруун бүсийг хариуцсан эмчилгээний кабинетийг бол кабинетийн байр хөдлөж аваад одоо сайхан эд тагчуулаад бас наашаа гарахаас өмнө хитэн хүмүүсийг эмчилж аваад ирсэн. Эхний ээлжинд одоо багш нь 3 төрлийн эмчилгээний аргыг хослуулан хүнийг эмчилдэг аргыг хийж байгаа. Нэгдүгээрт нь бол гүүгэр хэмээх эмчилгээ. Энэ бол хүний биеийн цусны урсгал, хийн урсгалыг захируулдаг эмчилгээний арга байгаа юм. Энэхүү аргаар хүнийг эмчилж явах явцад бас хэд хэдэн зүйлийг нэмж эмчлэх, оруулж ирэх хэрэгтэй юм байна гэж ойлгосон. За одоо энэ 2025 оны 5 сарын 20-ны өдрөөс эхлээд тарьсан эмчилгээ гэдэг эмчилгээг Монголд бас анх удаага шинээр нэвтрүүлж орж ирэх гэж байна. Оруулах гэж байна. Үүндээ зориулж тусгайлан эмчилгээний кабинет байгуулж байгаа. Байр аваад түн тогтцол хийж байгаа. За тарьсан эмчилгээ гэдэг нь ямар очтой юм бэ гэх юм бол ерөөсөө хүний тархины цоглон саранцсан долгионоор эмчилдэг эмчилгээ байж байгаа. Энэ эмчилгээ бол Монголд байгаа. Өөрийнхөө ирээдүйг зөгндөг буюу бошголдог хүний тархины цоглон саранцсан долгионыг дүр хүлээн авч дүр сэлбэр тойроодог энэхүү авиас чадвар дээрээ суйрлаад нэмшилгээг нэвтрүүлж байгаа. За үе үеийн хүн төрөлхтний түүхэнд маш олон алдартай нэмж, домч хүмүүс байсан. Тухайлбал зөгнөгчд бас өөрсдөө их алдартай эмч домч нар байсан.
Францын нэрт зөнч Мишель Нострадамус астрологч байсан, зөвгнөгч байсан, түүнчлэн гарамгай сайн эмч байсан. 1500 оны дунд үед Европ ТV-г нөмөрсөн аимшигт цар тахлын ажиллаж олон хүнд амнаас эрүүл мэндийн аварч эрүүл мэндийн жаргалан түгэж исэн. Болгарын нэрт зөнч бид бүгдийн хэлгээр Вангелия, бид бүгдийн хэлгээр бол Ванга юм ээ. Энэ хүн бол мөн л ирээдүг харж зөгндөг, ирээдүг зөгндөг буюу бошголдог байсан. За энэ хүн маань мөн хүмүүст эмийн ургамал ашиглан болон өөрийн өвөрмөц онцгой аргыг ашиглан хүмүүсийг эмчилдэг байсан. За дараагийн нэг дурдж болох хүн бол Америкийн нэгдсэн улсын нэрт зөнч Эдгар Кейси. Эдгар Кейси мөн л адил унтаж байхдаа буюу нойрон дундаа хүний ирээдүг улс орнд ирээдүг зөгндөг, бошголдог байсан. Түүний ялдамд бас хүмүүсийг эмчилдэг байсан. За багш нь мөн эдгээр хүмүүстэй адилхан ирээдүг бошголох бөгөөд зөгнөх чадвартай. Дээрээс нь хүмүүсийг эмчлэх, хүмүүст эрүүл мэндийн жаргаланг түгээх энэхүү авиа чадварыг олж авсан нэг юм аа. За тэгэхээр Мишель Нострадамус, Ванга буюу Вангелия, за Америкийн нэгдсэн улсын нэрт зөнч Эдгар Кейси, Сталин нэрт зөнч Вольф Мессинг гэл энэ эдгээр хүмүүс маань бүгд хүн ирээдүг зөгнөж бошголохоос гадна эмчлэгч, эмчнэр байсан алдартай үе үеийнхээ түүхэнд. За багш нь бас энэхүү эмчилгээнийхээ аргуудыг бол одоо бас Монгол нэвтрүүлээд явж эхэлж бай, заримыг нь өнгөрсөн жилээс үл эхлүүлсэн. За тарьсан эмчилгээ гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр ерөөсөө хүний тархины цалгаан цэцлэгааны альфа, бета дэглэм, альфа дэглэм, тета дэглэм, дельта дэглэм гэж байдаг. За энэ бета дэглэм бол 13-аас 21 Гц, альфа дэглэм бол 9-ээс 13 Гц байдаг. Тэгэхээр одоогоор бол энэ альфа ба бета дэглэмийн эмчилгээний аппаратыг Монголд орлоод ирсэн байж байгаа, авчирчихсан. Эндээ үүгээр хүмүүс үлэмжлэнэ. За 3 дугаарт нь бол цахилгаан соронзон дэлгэрний эмчилгээ. За ингээд энэ 3 эмчилгээг хослуулна. За гүүгээр эмчилгээний онцлог бол хийм ба цусны урсгалыг бол зохируулдаг гэдгээрээ ялгаатай. Тарьсан эмчилгээ гэдэг нь бол хүний биеийн эд эсийн одоо сөрөг эрчимтэй, за өвчтөй гэсэн, өвчтөй байгаа эд эсүүдийг устгах, за хүний биеийн эд эсүүдийг дахин шинээр бий болоход шаардлагатай тэр цахилгаан их усүрийг хангаж өгдөг ийм онцлогтой эмчилгээ байж байгаа. За 5 сарын 16, 17, 18-ны өдрүүдэд багш нь тарьсан эмчилгээнийхээ танилцуулгыг хийн, гүүгээр эмчилгээнийхээ танилцуулгыг хийн, цахилгаан соронзон орны эмчилгээнийхээ танилцуулгыг хийх юм аа. Тэгэхээр ерөөсөө бол 3 төрлийн эмчилгээ байгаа. Гурван гэнэ хүнд хослуулна. Дээрээс нь багш нь хөдөлгөөн засал, хоол засал, орчин засал, сэтгэл засал гэдэг энэ бүх эмчилгээнүүдийг нийлүүлж ирнэ. Эмчилгээгээ хийж эхэлж, нэг цогц эмчилгээ олгож хийж эхэлж байгаа. За энэ хүний тархины тарьсан дэлгөөнийг хүлээн авч дүр сэлбэр тойрогдог энэхүү арга дээрээс тулгуурлаад, хүний биеийн тарьсан оронд нэвтэрч ордог арга дээрээ тулгуурлаад, тухайн хүнийг яавал эмчлүүл зохилтой вэ гэдгийг нь өөрөө бас тодорхойлдог. Одоо бид нар ямар нэгэн эмнэлэгт очиод эмчилж үзүүлдэг, ямар нэгэн хүнээр эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэхээр оролддог. Энэ хүмүүс л өөрсдийнхөө мэдлэг боловсрол дээр суурилж та бүхнийг эмчилж идгээж ангааж өгдөг. Багш нь болохоор өөрийнхөө мэдлэг боловсрол дээрээс нэмэх нь авиас чадвар дээрээ суурилаад бас энэхүү тухайн хүний одоо эрүүл мэндэд ямар эмчилгээ хийвэл яаж хэрхэн ангаагдах вэ, идгэх вэ гэдгийг тодорхойлж харж чадна. Нэрийдүг нь хар зөгнж чадна.
Үүн дээрээ бас тулгуурлаж зориулж ирсэн нэмжлэгийн аргыг оруулж ирж байгаа гэдгийг хэлье. За нэг зүйлийг хэлэхэд багш нь одоогоор бол Монгол улсдаа Улаанбаатар хотод бол нэг хоёр салбар байгуулж, хоёр төв байгуулад хотын Улаанбаатар хотынхаа баруун зүүн хэсэгт ингээ хоёр газар байгуулад эмчилгээ хийж эхэлж бодож байгаа. Ирэх өмнө дор бас лайв дээр хэлжсэн 11 сараас бол 11 сарын 1-ээс бол Солонгос улсад бол бас энэ эмчилгээгээ хийх байх гэж бодож байна. Хамгийн гол зорилго бол Америк нэгдсэн улсад өөрийн эмнэлгийг байгуулах, Америк нэгдсэн улсад эмчилгээгээ явуулах ийм зорилготой байж байгаа. За тэгэхээр энэ бүхэн маань багшийн хувьд бол мөрөөдөл биш, бодит байдал бол ерөнхийдөө болж эхэлж байгаа. Сая Солонгос улсад Сөүл хотод очиод энэ эмчилгээнийхээ асуудлаар бас очиж уулзаад нааштай хариу шийд аваад ерөнхийдөө бол Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа болон Солонгос иргэдийг эмчлэх үйл ажиллагаагаа бол төлөвлөгөө зохион байгуулад ажлын байрны судалгаа, боловсролчны судалгаа, за бусад судалгаанууд хийгдээд ирсэн. Сая Солонгост Сөүлд байж байгаад ирлээ. Одоо өчигдөр урьд нь ирлээ. Солонгос Сөүлд байж байгаа. Яг одоо бол Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотод байна. Америк нэгдсэн улсын ер нь аль хамууж улсад нь өөрийнхөө эмнэлгийг нээх вэ, эмчилгээг хийх вэ гэдэг одоо судалгаа явуулж байна. Өнгөрсөн 12 сараас 2 сарын хооронд багш нь Америк нэгдсэн улсад байх хугацаанд Нью-Йорк, Нью-Жерси, Пенсильвани, Филадельфи, Норт Каролина гэдэг мужи улсуудад бол өөрийнхөө эмчилгээний судалгааг хийгээд ижил төстэй эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаад хүмүүсийн эрүүл мэндийн асуудлыг судлаад IC байр, эмнэлгийн офис, эмчилгээний кабинет байгуулах энэ асуудлуудаа бол бас судалгаа шилжүүлгийг хийгээд ирсэн. Яг одоо бол энэ Лос Анжелес хотод ирчихсэн судалгаа шилжүүлгээ хийгээд явж байна. За Флорида мужи, Колорадо мужи гэдэг бас ерөнхийдөө судалгааны ажил цаашдаа бол хийгдэхээр байгаа. Тэгэхээр 11 сарын 1 хүртэл ер нь багш нэг богино хугацаагаар бол жишээ наацшаа бол яг их олон явах бах. Цаашдаа бол 11 сарын 1-ээс эхлэн Солонгос улсад эмчилгээгээ хийж эхлэхээр 12 сараас Америк нэгдсэн улсад хийж эхлэхээр ингээд төлөвлөгөө ажлууд маань ерөнхийдөө хийгдээд явж байна гэдгийг бас дуулахад таатай байна. За дээрэс нь багш нь бол Америк нэгдсэн улс бол ерөнхийдөө багшийг нь бол бас их нааштайгаар их олон байгууллагууд нь олон судалгаа шинжилгээний хүрээлэнгүүд байгууллагууд их нааштайгаар юм нөхлүүлж авч байгаа энэ ажлын нүүл хэрэг үйл ажиллагааг юм байна. Америк нэгдсэн улсын мууч хотуудаар явж лекц унших, хичээл заах ажиллагаа маань яригдж байна. Америк нэгдсэн улсын нийгмийн судалгаа шинжилгээний хүрээлэнгийн судалгаанаас объект болох ажлууд маань яригдж байна. За онцгой гаримаар ер нь яг бас нэг нууцыг хэлэхэд бол Америк нэгдсэн улсын талант виз буюу онцгой авиа чадвартай хүмүүст олгодог визний асуудал ерөнхийдөө бол бас яригдж байгаа. За ингээд яг одоо бол Лос Анжелес хотод өглөөний 6 цаг 9 минут болж байна. Багш нь ингээд өөрийнхөө байрлаж буй газрын ингээ гадаанаас лайвыг та бүхэндээ хийж байгаамаа. За тэгэхээр нэгэн зүйлийг сая дурдлаа. Тэр юу гэхээр Америк нэгдсэн улсад гадаадын улс орны иргэдэд олгогддог талант виз буюу онцгой авиа чадвартай хүмүүст олгогддог виз байна. Энэхүү визний асуудлаар ерөнхийдөө бас энэ ажил маань одоо эхлүүлэх. Энэ ажил маань бол бас ажил хэрэг болоод явж байгаа. Цаашдаа бол одоо Монгол төдийгүй одоо ингээд Америк, Европ, Солонгос зэрэг улс орнуудад өөрийн эмчилгээний газруудыг нээх, сургалт судалгааны газруудыг нээх, эмчилгээний одоо кабинетууд тогтчуулах, за цаашлаад одоо сургалт судалгааны газрууд нээх, за
дэлхийн өнцөг болон бүрдүүл лэгцчээл заахын ажлууд маань хийж эхэлж байгаа. Тэгээд одоогоор бол тэр ажлууд маань судлагдаад явж байна. Яриа хилцээрийн төвшөнд явж байгаа гэдгийг бас дуулах байна. 5 сарын 10 6, 17, 5 сарын 16, 17, 18-ны өдрийн Баасан, Бямб, Ням гаригуудад та бүхэндээ гүүгүр эмчилгээ, терсэн эмчилгээ, соронзон эмчилгээнүүдээ ерөнхийдөө Монголд нэвтрүүлж байгаа. Цоо шин эмчилгээний аргууд нэвтрүүлж ирж байгаа. Одоо өнөөдрийн байдлаар бол багшийнхын эмчилгээний аргыг бол Монголд одоогоор бол нэвтрүүлсэн газар байхгүй байгаа. Энэ нь бол өөрийнхөө авиас чадвар дээр суурилж эмчилгээнүүдээ хийх юм аа. За ямар хүмүүс эмчилдэж болох вэ гэхээр бол эхний ээлжинд бол үе мөчний өрөвсөл Австрийн хамтран систем үе мөчний өрөвсөлтэй холбогдолтой өвчтэй хүмүүсийн эмчилгээр байгаа өвдөгний үеэр өвддөг үе мөчний өрөвсөл тийм ээ. Ямар нэгэн хүнд бол им уулгахгүй, тариа тарихгүй, тухайн хүнийг маш богино хугацаанд өндөр үр дүн гаргах ийм эмчилгээний арга байж байгаа. Үе мөчний өрөвслүүд, үе мөчний дээд доод мөчтэй нэвийн үйл ажиллагааг хангахад зориулагдаад. Хоёрдугаарт гэх юм бол зүрхний өвчлөлтүүд, за зүрхний титэм сүцний хатуурал, зүрхний агших булчингийн сулрал, даралт гэх мэтчлэн. За бөөрийн түүдгэнцрийн өрөвсөл, бөөрийн өөлөн хай, бөөрийн сүцэн нарийсл гэх мэтчлэн ингээд ер нь дотор 5 зүйлийг дэрхтнүүдийг эмчлэх байж байгаа. За манай энэхүү 3 төрлийн ер нь эмчилгээ байгаа гэдгийг сайн хэллээ. Гүүгүр эмэх эмчилгээ, цалгаан соронзон, орны эмчилгээ. Хоёрдугаарт нь терсэн эмчилгээ. Гуравдугаарт нь соронзон орны эмчилгээ гэдэг. Энэ гурав маань ерөнхийдөө ингээ 3 бие биенийг нөхсөн, бие биенийхээ үйл ажиллагааг нөхсөн, дэмжсэн, дээрээс нь хоол засал, сэтгэл засал, хөдөлгөөн засал гэх мэтчлэн ингээд бас зарим нэгэн шаардлагатай хүмүүст нь дад ертөнцтэй холбогдолтой засал буюу одоо шашны зан үйл орж ирэхийг бас үгүйсэхгүй гэх мэтчлэн ерөнхийдөө ямар л чиглэл боломжоор хүнийг эмчилж идгийж ангааж болохоор тэр бүх аргыг хослуулж оруулж ирж байгаа. Зарим нэгэн хүмүүст нь бүр энэ хүнийг ямар аргаар эмчилвэл тохиромжтой вэ гэдгийг өөрөө авиас зөгндөг, бошголдог авиас чадварыг ашиглах байгаа. За энэ эмчилгээ маань болохоор терсарны эмчилгээ маань тусгай орчин нөхцөлийг нь бүрдүүлээд тусгай кабинет тогтоолж байгаа гэж түрүүн хэллээ. Эмчилгээний хувьд бол нэг удаагийн эмчилгээ нэг хүн 50,000 төгрөгийн үнэтэй ахаар бол эхний ээлжинд тогтож байгаа. Ойролцоогоор нэг 15 орчим долларын үнэтэй нэг эмчилгээ 50,000 төгрөг. Хэрвээ 3 хослсон 3 эмчилгээ маань байх юм бол ерөнхийдөө 200,000 төгрөгөөр байхаар тогтож байгаа. За терсэн эмчилгээ маань болвоос тухайн хүн маань эмчилүүлэхийн тулд нэг 60 минутаас 90 минутын хугацаа бол шаардлагадна. Тухайн хүний ямар идэрхтэй өвдөж байгаагаас хамаарат төвшин өөр 60-аас 90 минутын хугацаанд эмчилүүлэх байгаа. За 3 эмчилгээний хослол маань бол 3-аас 4 цаг шаарднаа. За үүнээс 60-аас үүнээс бол 1 цагаас 1 цаг 30 минутын хугацаанд бол сандал дээр суух, одоо завилд суух, тийм ээ, босод зогсох гэдэг юм тухайн хүний ямар идэрхтэй өвдөж байгаагаас хамаарат, эмчилэгдэх шаардлагатаагаас хамаарат байрлал нь өөр. Үлдэж байгаа 2 цаг 30 минутын хугацаанд бол тухайн хүн хэвтэх шаардлагатай.
За ингээ ер нь бол нийтдээ бол 3-аас 4 цаг орчим хамгийн дээдлэлт ам бол 4 цаг тухайн хүн эмчилүүлэх боломжтой байж байгаа. Эмчилгээний үр дүнд бол сэтгэл хангалуун байж болно. Эмчилгээний үр дүнд бол маш өндөр гарнаа. Яагад гэвэл өнгөрсөн хугацаанд хийсэн эмчилүүлж байсан хүмүүст маань бамбаа болж харахын өөрчлөлттэй, бамбаа болж харахын илрүүлэлтэй, дутагдaltaй, за ав юмшны асуудалтай, үр хүүхэд олдгоо, тийм ээ, нөхөн өрчхөн асуудал. За цэс элэг цэсний асуудалтай, цэсний одоо хөдөө томорсон, за хан зузаарсан, чулуутай болсон, элэг өрөвсөлтэй гэх мэтчлэн ингээд маш их цусны хард дотартай гэл ингээд хэд хөдөлгөнд мэдрэгшил аутизм гэх мэтчлэн ингээд маш олон төрлийн хүмүүс эмчилүүлсэн байж байгаа. Тухайн хүмүүсийн манд бүртгэл нь бүгд нарийн чанд хадгалагдаж идэг, хувийн мэдээллийг сайн ууцалдаг. Тухайн хүмүүс маань эмчилүүлээд гарсан үр дүнгуудээ өөрсдөө бичиж тайлан өгдөг. Ямар үр дүн гарваа, юу мэдэгдэг, юу мэдрэгдвэ гэдгүүдээ бас бичдэг байж байгаа. За одоо бол бүр гурвалсан эмчилгээний аргыг бол хослуулж нэвтрүүлж байж байгаа. Тэгээ цаашдаа бол энэ дэлхийн энэ сая Солонгос улсад уулзалтыг гэдэг одоо Америкт уулзалт өнөөдөр өдөр 14 цагаас уулзалттай, Лос Анжелес хотод 14 цагаас уулзалттай, ажлын байрны уулзалт, эмчилгээний талаар уулзалттай. Ер нь бол их маш их нааштай хүлээж авч байгаа. Ер нь бол хүлээн зөвшөөрч байгаа. Одоо бол бичиг баримтын асуудал гэдэг зүйл дээрээ л одоо ерөнхийдөө бид нар цаашдаа явах, үргэлжлэх, үлдэх байна. Тэгэхээр зэрэг тун удахгүй Солонгост байгаа, Америкт байгаа хүмүүс маань бас ирүүлжих, багш нь өөрийн биеэр байж тухайн хүмүүсийн асарлаагийн тооцоолыг хийж өгөх, тухайн хүмүүсээ ирээд зөвхөн бошголж өгөх, цаашлаад тухайн хүмүүс шаардлагатай байгаа шишний зан үйлийг хийж өгөх, хамгийн гол нь бол эмчилж ангааж эдгэж өгөх боломж бол нөхцөл байдал бол бүрэлдэж байгаа гэдгийг бас дуулахад таатай байна. Одоо Америкийн нэгдсэн улсын талент виз буюу онцгой авиа чадвартай хүмүүст олгодог энэ визийг бол авахар бол бэлтгэл ажил, процессын үйл ажиллагаа бол одоо тун удахгүй эхлэх гэж байна. Удахгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх, удахгүй дэлхийд өөрийн номыг англи хэл дээр гаргах, судалгааны ажлыг хэвлүүлэх ажлууд маань бол ингээд явагдаж байна. За ер нь бол 2025 онд багтаагаад номоо өөрийнхөө бүтээл төрөлийг Америкт хэвлэлтэнд оруулах, Америкийн зах зээлд борлуулах, цаашлаад одоо эмчилгээний өрөө лаборатори судалгааны төвүүдийг байгуулах гол зорилго ажил маань бол ингээ урагшлах байхаа гэж төлөвлөгөөний дагуу явж байна. За Улаанбаатар хоттой бол эхний ээлжинд бол нэг 2 салбар бол байгуулах энэ зундаа одоо бол нэгийг байгуулчихсан 5 сарын 20-оос эхлэн хүмүүсийн эмчилэн ангаан ийдгэн 6 сарын дотроо багтаад 2 дахь салбараа байгуулах гол зорилготой байж байгаа. За эмчилгээний үр дүнд бол өнгөрсөн хугацаанд эмчлэгдэж байсан хүмүүсийнхаа эмчилгээний үр дүнд бол сэтгэл хангалуун байж байгаа. Маш олон хүн хаалганы залтай байсан, эрүүл болсон. Маш олон хүн эрүүл мэндийн суурь өвчин эмгүүд байсан. Тэдгээрийн их үүсвэр нь эмчлэгдсэн, эрүүл сарал болсон байж байгаа. Нэг давхар зүйлийг багш нь хэлж өгөхөд бол хэрвээ хүн ямар нэгэн байдлаар өвдсөн бол тухайн хүн хамгийн гол нь зөв онцлогоо хийлгээд үслэгт хамрагдаад эмнэлгийн одоо тэр эрүүл мэндийн дүгнэлт гаргуулах нь их чухал байдаг юм аа. Түүнээс биш одоо ингээл өвдөөл яваад байдаг. Өвдөөлөх таагаал одоо энд өвдөж гин, тэнд өвдөж гин гэдэг. Тэгээ нэг шинжилгээ өгөөл, нэг эмчит хэвтэл гараад ирдэг. Нэг совлилт яваал амраал ирдэг. Дахиад тодорхой хугацаанд дараа тухайн өвчин одоо дахилттай. Эсвэл одоо ямар нэгэн байдлаар бас өвдөөл байх тийм ээ. Иймэрхүү зүйлүүдийг гаргахгүй тулд доос хичээж ажиллахаар байж байгаа. Эмчилгээний цаашдаа эмчлүүлэх хүмүүсийнхэн бол
эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэж чадна, эрүүл сарвал болно гэдэгт нь бол итгэлтэй байна. Яагаад гэвэл багшийнх нь гүүгэр эмчилгээ, торсон эмчилгээ, соронзон орны эмчилгээнүүд бол өөрөө гайхалтай зүйлс юм а. Хүнийг эд эсийн төвшөнд нь эмчилж чаддаг эмчилгээнүүд юм а. Энэ эмчилгээнүүдээ тун утгагүй ингээд олон улсад гаргахаар бас явж байна. Өнгөрсөн хугацаанд Сингапур, Малайз, Тайланд, Вьетнам, Камбож, Хонконг, Вьетнам гэл ингээд олон газар улс орнуудад явлаа. Эдгээр улс орнуудад хүмүүсийн эрүүл мэндийг судалгаа хийгээд эрүүл ангаах, эдгээх, эрүүлжүүлэх үндэс шалтгаан их үүсвэр тэдгээрийг олж тодорхойлоод маш их судалгаа шинжилгээ хийсэн. Одоо үүн дээр энэ тулгуурлаад бас удаах номоо бичиж байгаа. Тэгэхээр та бүхэн маань ирээдүйдээ хүн ирнэ хэрхэн эрүүл байх юм, эрүүл явах юм, эрүүл амьдрах вэ гэдэг тэрхүү судалгааны номнуудыг маань, шинжилгээний номнуудыг маань, бүтээлүүдийг маань бол бас уншина гэдэгт бол итгэлтэй байна. Одоогоор бол ингээ багшин шинэ уран бүтээлтэй бол орцсон байж байгаа. Та бүхэн мэднэ. Анхны мань бүтээлийг Дэлхийн нууц тавчаа хэмээн Дэлхийн нууц тавчаа гэдэг нэртэй нийт 9 төрөл буюу 9 коллекц байсан. 2023 онд Сингапур улсын Сентоза арал дээр нээлттэй хийсэн 2 дахь номын маань нэрийг хүн төрөлхтний нууц тавчаа гэдэг. Дотроо 5 бот буюу 5 бүрдэл ном байсан. Одоо 3 дахь ном маань бол буюу ээлжид нэгэн шинэ бүтээлээ бичээд явж байна. Энэхүү номонд маань эрүүл мэндийн талаар, өвчнүүдийн их үүсвэр, үүсгэрүүдийн талаар арах юм аа. Тэгээ өнгөрөх хугацаанд ерөнхийдөө судалж шинжилээд үзэхэд бол хүн бол ерөөсөө л бид нар чинь хувийн ариун цэврээс болж их өвддөг юм байна. Хувийн ариун цэвэр, хувийн ахуйн эрүүл мэндийн ахуйн ариун цэврийн дэглэм гэдэг зүйл их чухал юм байна. Эрүүл мэндийн хувийн ариун цэвэр гэдэг чухал юм байна. Удаад нь бидний хооллолт маш их чухал юм байна. 3 дугаар бидний орчин нөхцөл их чухал юм байна. Тэгээд өнөөгийн яг үннийг хэлэхэд харамсалтай нь Улаанбаатар хотын маань одоо өвлийн улиралдаа бид нэр агарын бохирдолтой, хавар намар хоёртой хөрсний бохирдолтой, өвөл зундаан үер усны хөрсний бохирдолтой, тийм ээ, үерийн ус гэл энэ бүхнээс юу холбоотой байна? Дээр нь Улаанбаатар хотод маань олон мянган нөхөн бийцэх газар байна. Тэгэхээр ер нь бол бидний бие махбод бол тэр чигтээ одоо хүний өвчин эмгийг үүсгэдэг, хүний насыг хомсгодог, богиносгодог энэ нян, вирус, бактери, мөөгөнцөр гэдэг зүйл дотор бид нар бас харьцангуй энэ өндөр хөгжилтэй улс орнуудыг бодоход бас их амьдарж байгаа юм байна. Бидний энэ агаарынх нь бохирдол нь, усных нь бохирдол нь, хөрснийх нь бохирдол нь, энэ агаард хүнд металлуудынх нь найрлагууд нь олон улсын түвшинс үннийг хэлэхэд бол давчжээ. Бидний энэ автомашиндаа хэрэгжилж байгаа энэ дизелийн төлс түүнээс ялгарч буй хорт металл, хорт бодисууд, хүнд металлын найрлагууд асар их байна. Энэ Сингапур, энэ Хонконг, Солонгос, Америк гэл энэ өнгөрсөн хугацаанд судалгаа хийхдээ энэ улс орнуудтай харьцуулахад дизелийн төлс болон бензин шатхуунаас ялгарч байгаа энэ хорт бодисын хэмжээ бол асар их байна. Энэ агаарын бохирдол асар их байна. Энэ бол бас бид бүгдийн хувьд бол маш юм үнэлтэй. Өнөөдөр шууд нөлөөлөл үзүүлэхгүй ч гэсэн бидний ДНК-д нөлөөлж байгаа. Бидний бие махбодод өвчнүүд мутацлагдах, ням вирус, бактери, мөөгөнцөрд мутацлагдах нөхцөлийг олгож байгаа. Дээр нь бид нар маань өөрсдөө бас маск зүүдэггүй, хувийн ариун цэвэр багасгахдаг, нийтийн болон энэ хүн жорлонгуудын асуудал, энэ ариутгах татваргын асуудлууд маш их хүндрэлтэй байдаг учраас бид нар бас дэлхийн бусад улс орны ард иргэдтэй харьцуулбал маш их өвчлөлттэй байдгийн байна гэж ерөнхийдөө бол дүгнэлт хийгээд явж байна. Энэ бүхний илэрхийлэл чинь одоо манай улс чинь элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдар, тийм ээ, улаан хоолой хавдар ингээл одоо ингээл ходоодны хорт хавдар гэл ингээл хорт хавдрын үзүүлэлтүүдээр дэлхийд бас их тэргүүлээд яваад байна шүү дээ. Бидний идэж ууж байгаа хоол хүнс чанар муу байна. Хүнсний эрүүл аюулгүй орчин алдагдсан байна.
Тэгэхээр энэ бол одоо хувь хүн л бид нэр өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө цаг гаргах, мөнгө гаргах, тодорхой төвчээр гаргах, төсвөр төвчээр гаргах, хариуцлагатай байхыг шаардж байгаа шиг байна гэж ер нь дүгнэлтэнд хүрсэ. Тэгэхээр ер нь бид нэр өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байх хэрэгтэй юм байна. Улсын эмнэлэгт хэвдэх юм уу, ямар нэг аршаан солилт хэвтээд амраад ирээд бид нар ирүүл болчихгүй. Тэгээ зарим хүмүүс эмчилүүлж байгаа хүмүүс маань их ирж асуудаг л да. 10 жил, 20 жил, 30 жил өвдөж ирчихээд эмчилгээний маань кабинетэд орж ирчихээд 1 өдөр, 2 өдөр, 3 өдөр эмчилүүлчихээд одоо би ирүүл ингээ болчихгүй гэдэг. Их генэн ч юм уу одоо байдлаар ханддаг л да. Гэтэл хэдийгээр эмчилүүлээд явсан ч гэсэн тухайн хүн эмчилүүлснийхаа дараагаар хоол цэцлийн хоол орчин нөхцөл за одоо цаашлаад одоо хувцлалт хөдөлгөөн сэтгэл санаа гэл ингээл маш олон зүйлийг хавсруулан бас өөрөө хичээж явах хэрэгтэй юм байна. Ямар ч байсан багш нь бол одоо ингээд нэг цогц эмчилгээг бол Монголд нэвтрүүлэхээр зориод явж байна. За энэ маань Монголд монголчуудаа бас зориулж нэвтрүүлж байгаа энэ эрүүл мэндийн маань эрүүл мэндийг бэлэглэх, эрүүлэнхийн жаргаланг хайрлах энэхүү үйл хэрэг маань бол амжилтыг олно баха гэж итгэж найдаж байна. Ямар тач байсан одоо эрүүл мэндийн кабинетыг нээгээд хүмүүсийг эмчлээд явъя. Цаашдаа түүнийг олон улсад хүлээн зөвшөөрүүлье. Олон улсад нээе. Түгээе. Хөгжүүлье гэж бас бодож байгаа. За ер нь бол энэ 100 наадмын өмнө гэхэд бол эмчилгээний маань кабинет иж бүрэн тогтчод дуусчих байх гэж бодож байна. Тэгэхээр энэ 107 сарын 1-ээс эхлээд хорт хавдрын 1-2 дугаар шатны харамсалтай өвчтэй байгаа хүмүүстэй тийм ээ хорт хавдрын 1-2 дугаар шатанд байгаа хүмүүсийг эмчилж эхэлнэ. Хит хөдөлгөөнд мэдрэгшил болон эсбөгөөс одоо аутизм хил ярианы хоцрогдол гэдэг ийм хүмүүсийг бас эмчилж эхлэх байгаа. Маш өндөр үр дүнд хүрч байгаа өмнө эмчилсэн хүмүүст. Аутизм, хит хөдөлгөөнд мэдрэгшил, хорт хавдрын 1-2 дугаар шат болон аутизм олон эргэтэн хавцарсан өвчин эмгүүдийг им уухгүйгээр, тариа тарихгүйгээр эмчилж чаддаг болох гэж байгаа. Монголд 7 сарын 1-ээс багшны энэ эмчилгээг нэвтрүүлнэ. Олон улсад миний нэвтрүүлж байгаа эмчилгээ маань энэ Терсон эмчилгээ хэмээх эмчилгээ маань бол одоогоор Америк нэгдсэн улсад, Англид, Канадад, Герман, Франц, Итали, Испанд, Туркид гэх мэтчлэн улс орнуудад бол маш өндөр үр дүн хүрсэн. Олон улсад судалгаа шинжилгээнд хийгдсэн зүйл байгаа. Эмчилгээний арга байгаа. Тэгээ багш нь энэ арга Монголд анхлан нэвтрүүлээд та бүхнийгээ одоо эрүүлэнх яваасаа гэж зориулж өөрийнхөө ажил хөдөлмөр цаг заваа зориулж явах болно. 11 сарын 1 хүртэл бол ерөнхийдөө Монголд байж хүмүүсийг эмчилнэ гэдгийг албаасаар хэлье. 2025 оны 11 сарын 1-ний өдрөөс үргэлжлүүлээд миний одоо өөрийн бэлдэж буй шав, өөрийн бэлдэж буй элитийн буюу онцгой гоц талантист авиач чадвартай хүмүүсийг бэлтгэдэг сургалт байгаа. Энэ сургалтанд нь суусан 100-га шавнар дотроос сонгож өөрийнхөө энэхүү эмчилгээний аргуудыг бол бас нарийн нэгтнэн ба зааж Монголдон бол бас энэ өөрийнхөө үйл хэргийг бол үргэлжлүүлэхээр байгаа. 11 сарын 1-ээс багш нь сая өгүүлсэн асуудал Солонгос, Америк гэдэг улс орнуудад бол яваад өгнө. Монголд бол гэхдээ санаа зовох зүйлгүй. Та нар 11 сарын 1-ээс Монголдоо өөрийнхөө бэлдэж буй элит онцгой гоц талантист авиачлаг чадварлаг гоц мэдрэмжтэй оюунлаг
авиасаа хөгжүүлсэн, чадвараа сайжруулсан ийм шавнартаа хариуцуулаад хэсэг хугацаанд мартахаар байгаа. Ямар тач байсан ажил мөн бол амжилттай байна, сайн сайхан явж байна. Монголдо амжилт хүссэн дээлийн захыг мушгиж суудаг та бүхэндээ баярлалаа. Пэйж хуудасны маань нийт даагагчид, дэмжигчид та бүхэндээ баярлж явдаг шүү. Өнгөрсөн хугацаанд сэтгэлээрээ тусалж, дэмжиж, хамтарч хорсож ирсэн, урам хайрлж ирсэн бүхэл шавнартаа баярлалаа гэдгийг хэлэх байна. Ямар тач байсан өнөөдөр 14 цагаас эхлэн Америкийн нэгдсэн улсад талант виз буюу онцгой авиа чадвартнуудад олгодог визийн процессын үйл ажиллагаа Лос Анжелес хотод өнөөдөр 14 цагаас эхэлж байна. Процессын үйл ажиллагаа эхлэх гэж байна. Удахгүй Солонгост байгаа, Америкт байгаа монголчууд маань 90 сар болж урт насалж удаан жаргах болно. Монголд байгаа Улаанбаатарт эх орондоо байгаа монголчууд маань 90 сар болж урт насалж удаан жаргах болно. Монголчууд эрүүл явах юм бол гадаадаар аялна. Эрүүл явбал баян болно. Эрүүл явбал өнөр өтгөн болно. Эрүүл явбал эцэг ихэн ачлна. Эрүүл явбал ажил хөдөлмөрөөр амжилтыг гаргана. Эрүүл явбал нэр алдрыг олно. Эрүүл явбал гавьяа шагналыг олно. Эрүүл явбал гадаадаар зугаална. Эрүүл явбал эрдмийг сурч сайн сайхан амьдарч бид нар чаднаа. Эрүүл энхийг өнөөдрөөс эхлэн бүгдээрээ эрүүл энхийг эрхэмлэн дээдэлж эрүүл энх явахын төлөө өөрийн ажил үйл хэрэг альва юмаа эрэлхийлэн яваарай гэж та бүхэндээ захих байна. За асуулт байвал бас та бүхэн минь асууж болно, хувь чатаар илгээж болно. Асуулт байвал та бүхэн минь хувь чатаар илгээж болно, асуух зүйлэвэл асууж болно. Ингээд та бүхэндээ өнөөдрийнхөө лайвыг Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хотоос хүргэлээ. Өглөөний 6 цаг 32 минут болж байна. За, ингээд та бүхэндээ бас өөрийнхөө байгаа газрынхаа орчин нөхцөлийг бол бас харуулъя. Өнөөдөр бол одоо бол 14 градусын дулаантай байна. Үйлэрхийг өдөр 13 цагаас эхлэн бороо орохоор байгаа. Яг одоо Лос Анжелес хотын даунтаун түүнээс жоохон ойролцоохон байдаг Кореатаун нэмэх газарт байна. Энд л олон мянган монголчууд энэ Кореатаунд олон мянган монголчууд амьдарч байгаа. Олон монголчуудын маань гэр энд байгаа. За ингээд өдөр та бүхэндээ бас 14 цагаас хийх уулзалтаа өндөрлсөний дараачаар та бүхэндээ Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хот дахь Universal Park Холливуудаас та бүхэндээ өдрийнхөө лайвыг бас хүргье гэж бас бодож сэтгэж байна. Эрүүл энхийн жарланг эрхэмлэн дээдлж яваарай. Өдөр бүр эрүүл сарвал байж инээдхөөр баяр баясгалан цалгиж авах болтугай. Хүн ажлыг бол олж авч чаднаа. Эрдмийг бол хизээж сурч олж авна. Хүн эд баялагийг бол хизээж олж авч чаднаа. Гэхдээ эрүүл мэндийг нөхөж авахд хэцүү шүү гэдгийг захиа. Эрүүл энх хүн бол ертөнцийг одоо дэлхийд маш их зүйлийг хийж, утга учиртай амьдарч, сайн сайхан байж, бүхий л хүссэн сайн сайхан зүйлстэй хүрч чадхаар байгаа. Ингээд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргээд та бүхэн сайхан амраараа Улаанбаатар хотод маань үдэш болж байгаа бахаа гэж бодож байна. Арай болж байгаа бахаа гэж бодож байна. За ямар тач хэлсэн та бүхний дууг нойрондоо дугдэрж байхад нь багш нь 14 цагаас Америкийн нэгдсэн улсын талант виз буюу онцгой авч чадвартнууд болгодог визийн процессын асуудлаар Америк дахь агентуудтайгаа уулзалт хийгээд цаашдаа Америкийн нэгдсэн улсад үйл ажиллагаа явуулах, энэ насварлаг тооцоолол хийх, лекц унших, Америкийн нэгдсэн улсын муж улсуудаар хичээл заах энэхүү ажлаа ярилцчихад та бүхнийг унтаж байх зурт Universal Pictures дээрээс
Холливуд дээрээс та бүхэндээ лайв хийх байхаа. Эсвэл пост оруулж нийтлэл оруулъя гэдгийг хэлэх байна. Амжилт хүсье. 5 сарын 16, 17, 18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр уулзъя. За энэ 107 сард Европын холбооны улсад ажиллаж амьдарч буй монголчуудтайгаа бас уулз завшаан олдно. 7 сард дэлхийд дээр тархан суугаа монголчуудаа лайвыг минь үздэг Австралиас, Шинэ Зеландаас, Японоос, Солонгосоос, Туркээс, Герман, Францаас, Швейцараас, Шведээс, Англиас, Америкаас, Канадаас лайвыг минь үздэг нийт бас дэмжигчтэй, шавнартаа, эх орондоо суугаа шавнартаа, дэмжигчтэй, хамтран ажилладаг хүмүүстэй та бүхэндээ ад жаргал сайн сайхан бүхнийг хүсээрээ ёо. Асуулт байвал та бүхэн хувь чатаар үлдээж болно.